75 градус байсан өрөөний температур 25 градус байвал кофе 20 хурд нь болохоор ийм тэгштэглээр өгсөн бол хэрвээ 10 минутын дараа 55 градус болсон ба 20 минутын дараа температурыг олоогч. За биднэрт анх кофений температурыг Т0 гэх юм бол 75 градус байсан. За өрөөний температур нь 25 градус байсан. За бидний дифференциал тэгштгэл маань dt куб нь Т хасах К гүйцэтгэх нь Т-гээс хасах нь 25. За энэ дифференциал тэгштэглийг бодъё. За тэгвэл энд 1-ийн куб нь Т-гээс хасах нь 25 градус dt тэнцүү хасах К гүйцэтгэх нь dt. За хоёр талаас нь интеграл авчих юм бол биднэрт энд натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү хасах К гүйцэтгэх нь Т нэмэх нь С болно гэсэн үг. За одоо хэдүүлээ С-г олъё. За С-г олохын тулд хугацаа тоолж эхлээгүй байхад биднэрт 75 градус гэсэн үг шүү дээ. Т0 нь тэг байгаа үед Т 75 градус байсан. За тэгвэл орлуулчих юм бол натурал логарифм 75-аас 25-ыг хасаад 50 градус тэнцүү Т-гийн оронд Т-ийг орлуулчихаар тэг энд С. За ингээд С нь биднэрт натурал логарифм 50 боллоо. Тэгвэл бидний дифференциал тэгштээл маань юу болох вэ? Натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү хасах К гүйцэтгэх нь Т нэмэх нь С-гийн оронд натурал логарифм 50 градус. За энэ дээрээс хэдүүлээ К-г олъё. К-г олохын тулд 10 минутын дараа температур нь 55 градус. За Т тэнцүү 10 минут буюу 6-1 цаг гэсэн. 6-1 цагийн дараа температур нь 55 градус. За орлуулчих юм бол 55-аас 25-ыг хасгаар натурал логарифм 30 градус болно. Тэнцүү хасах 6-1 Т нэмэх нь натурал логарифм 50 болно гэсэн. За энд К Т-гийн оронд орлуулна шүү дээ. За энэ чинээс К-г бодоо олчих юм бол К хасах 6-г үржтгэх нь натурал логарифм 5-ны 3 болно гэсэн. За энэ дээрээс хасгаарч энэ ийшээ орно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За нэг нь авч. За тэгвэл бидний дифференциал тэгштээл маань натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү хасахын нэмэх гэхээр 6-г үржтгэх нь натурал логарифм 5-ны 3-ыг үржтгэх нь Т нэмэх нь натурал логарифм 50 болно гэсэн үг. За тэгвэл 20 минутын дараа гэдэг чинь Т тэнцүү 20 минут буюу бидэрт 3-1 цагийн дараа температур нь хэд болох вэ гэж. За тэгвэл натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү 6-г үржтгэх нь натурал логарифм 5-ны 3 Т-гийн оронд биднэрт 3-1 байна. Нэмэх нь натурал логарифм. За энэ дээрээс натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү. За энэ хоёрын хооронд ороогдоо 2 гэдэг чинь энийг квадрат болчихно гэхээр чинь натурал логарифм 9-ийн куб нь 25 дээр нэмдэг нь натурал логарифм 50 гэсэн. За логарифмын чанар ижилхэн суурьтай орж яхад логарифмын нэмж яхад логарифмын арын тоонуудыг үрждэг. Тэгвэл натурал логарифм 25-ны 9-ийг үрждэг нь 50 градус. За энийг үржүүлчих юм бол тэгээ хоёр талын ижилхэн суурьтай олц учраас ижилхэн суурьтай логарифмтай олц учраас орхичих юм бол натурал логарифмын орхихоор энд за энд хоорондоо ороогдоод 25-нд 2 болно 18 градус. Ингээд Т тэнцүү 25 дээр нэмэх нь 18 буюу тэнцүү 43 градус буюу бидний хариулт А хариулт байна.